Америк нэгдсэн улс Украин улсад үзүүлэх зарим зэвсгийн нийлүүлэлтийг төр зогсоосон гэлээ. Олон улсын 170 гаруй байгууллага газын зурагт явагдаж байгаа Америк нэгдсэн улс болон Израилийн тусламжийн системийг зогсоохыг шаардлаа. Орос улбаны улсын Батлан хамгаалах яамны орлогч сайд тасан хошоож генерал Тимур Иванов авилгын эрэгт холбогдсон байна. Тайландын шүүх ерөнхий сайд Паддингтон Шиноватрагт үзүүлжээ. Арамдраг үзэгчтэй Тэмэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд FBI агентлагийн албан ёсныг сурвалжтайгаар олон улсад болж байгаа онцлог үйл явдлуудыг танилцуулах болно. За тэгэхээр Америк нэгдсэн улс Украинд үзүүлэх зарим зэвсгийн нийлүүлэлтийг төр зогсоосон тухай цагаан ордноос мэдээлэл өглөө. За энэ нөгөө дайны ирч эрчтэй болж байгаа энэ үед Украин улсын хувьд эрх баригчдын хувьд тун санаа зовоосон үйлдэл болж байна. За тэгэхээр цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келлигийн хэлж байгаагаар Америк нэгдсэн улсын Батлан хамгаалах яам бусад улс оронд үзүүлж байгаа цэргийн тусламж дэмжлэгийг дахин үнэлсний дараа Америкийн ашиг сонирхлыг нэн тэргүүн тавих үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэж тайлбарлажээ. За 2022 оны 2 дугаар сард Орос улбаны улс болон Украины дан эхэлснээс хойш Америк нэгдсэн улс Украинд Европын улс орнуудаас ч их хэмжээний тусламжуудыг үзүүлж байсан. Гэвч сүүлийн үед Дональд Трампын сацагргаа Америк нэгдсэн улсын зэвсгийн нөөц хэд багасж байгаад санаа зовниж эхэлсэн. За тиймээс ийм шийдвэр гаргасан гэж албаныхан тайлбарлаж байна. За Украины засгийн газар энэхүү Америк нэгдсэн улсын шийдвэрт одоогоор тайлбар хийгээгүй. Америк нэгдсэн улсын талаас ч гэсэн яг аль тусламжуудыг зогсоосон тухай мэдээлэл өгнө. Тэгвэл Reuters агентлагт мэдээлэл өгсөн нэрээ нуцалсан албаны сурвалжууд хэлж байгаагаар агарын товтлогоноос хамгаалах буужин болон өндөр нэрвчлэлтэй зэвсгүүдийг зогсоосон тусламжийн дунд байж магадгүй гэж таамаглаж байна. Өнгөрсөн 7 хоногт Нидерланд улсад НАТОгийн дэд хэмжээний уулзалт болсон. Энэхүү уулзалтын хажуугаар ерөнхийлөгч Дональд Трамп болон Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский нар уулзсан байна. Уулзалтын үеэр Дональд Трамп BBC агентлагт өгсөн ярилцлаганда Украинд нэмэлт Патриот буужингийн хамгаалтын системийг нийлүүлэх тухай бодолцож байгаа гэж хэлсэн боловч энэхүү хэрэг явдал Украин улсын хувьд нааштай шийдэгдээгүй байж магадгүй. Дональд Трамп Володимир Зеленскийн нар энэ оны 3 дугаар сард цагаан ордны зүүн танхимд тун ширүүн маргаан дагуулсан уулзалтыг хийж байсан. Энэхүү уулзалтын дараа Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч Жо Байдены сацаграгааны баталсан Украинд үзүүлэх тусламжийг төр зогсоож нэмээд Украиныг тагнуулын мэдээлэлээр хангах ажиллагааг төлөвлөсөн байдаг. Гэхдээ энэ хоёр арга хэмжээ сүүлд нь иргэн сэргэж хэрэгжиж эхэлсэн байдаг. Түүнчлэн 4 дугаар сарын сүүлчээр Америк нэгдсэн улс Украин хоёр ашигт малтамлын гэрээ байгуулж Украины ашигт малтамлын нөөцөд Америк нэгдсэн улс нэвтрэх боломжтой болж оронд нь Украин зэвсгийн тусламж авахар болоод байсан юм. Дашин тусгад өчигдөр Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан байна. Энэ хоёр улсын төлөөлөгчдийн ерөнхийлөгч нарын 2 жилийн дараах анхны харилцан яриа байсан. Эммануэл Макроны төлөөлөгч нарын хэлж байгаагаар хоёр тал 2 цаг гаруй ярилцсан. Франц улсын ерөнхийлөгч Украины гал зогсоох саналыг Ираны үеэр Владимир Путинд дэвшүүлсэн байна. Харин Владимир Путин үүнд хариу өгөхдөө барууны орнуудыг зөрчил мөргөлдөөнийг өдөөсөн гэж бодогчээ. Одоогийн байдлаар байлдаан эрчтэй үргэлжлэж байгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос улбаны улс дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын цохилтыг хийж 500 гаруй төрлийн зэвсэг за үүнд нисгэгчгүй онгоц буюу дрон, баллистик болон далавчид буужин ашигласан байсан. Нөгөө талд өчигдөр Украины хийсэн халдлагын улмаас Орос улбаны улсын Ижевск хот дахь нэгэн үйлдвэрт 3 хүн амьссан алдсан харамсалтай хэрэг гарсан байна. За энэхүү хот нь Украины хилээс 1000 км-с хол зайд байрладаг хот юм а. Швейцар улсын Женев хотод дэлхийн 170 гаруй төрлийн бус бие даасан тусламж хүмүүнлэгийн байгууллагууд хамтран Америк нэгдсэн улс болон Израиль улсын дэмжлэгтэйгээр газын зурагт явагдаж байгаа шинэ тусламжийн системийг зогсоохыг шаардсан хамтарсан мэдээллийг гаргасан байна. За 2025 оны 5 дугаар сараас эхлэн газын зурагт Америк болон Израилийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа шинэ тусламжийн систем нь нэгдсэн үндэсний байгууллагаар дамжуулдаг аргачлалыг орхиж Америк нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус хувийн байгууллагуудын тусламжтайгаар хүнсний тусламжийг хүргэдэг болсон. Энэхүү газын хүмүүлийн сан гэх нэртэй тусламжийн систем нь Израилийн армийн хамгаалт доор тодорхой төвүүдээр дамжуулан тараагддаг чиглэлээ тусламж авахын тулд иргэд олноороо цугларч үүссэн эмх замраагүй байдлыг зохицуулах үеэр Израилийн цэргүүд гал нээж улмаар 500 гаруй хүн амьссан алдсан байна.
Нэгдсэн үндэсний байгууллага энэ системийг шүүмжилж олон улсын хүмүүлийн тусламжийн зарчмыг зөрчиж байна гэж үзсэн. За мөн тусламж авахын тулд иргэд амнасаа алдаж аль эсвэл өсвөлөнд нэрвэгдэхээс өөр аргагүй төрж байгааг хэрвч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг тодтогсон байна. Save the Children хэл хязгааргүй эмчнэр Oxfam, Amnesty International зэрэг олон улсын байгууллагууд энэ урайнд ор нэгдэж тусламжийг нэгдсэн үндэсний байгууллагаар дамжуулан дахин хуваарлах ёстой гэж үзэж байна. Харин Газын хүмүүлийн сан мэдээлэлтэй бид өнгөрсөн 5-7 хоногийн турш 52 сая багц хүнсний тусламжийг хүргүүлсэн. Харин бусад байгууллагуудын тусламж ихэнх үедээ тусламж хүргэж явах замдаа нэрэмдүүлсэн гэдгийг Reuters агентлагт хэлсэн байна. Хэл хязгааргүй эмчнэр байгууллагын мэдээснээр сүүлийн 1 сарын хугацаанд тус байгууллагын эмнэлгүүдэд 22 хүн нас орж 548 хүн шахагдсан байдалтай ирж эмчлүүлснээс ихэнх нь тусламж авах үедээ хоол хүнсний тусламж авах үедээ гэмтэж барьсан байсан юм. Тэгвэл Израилийн армийн зүгээс энэ асуудлыг зөвшөлдөж цэргүүдэд шинээр зааварчилгаа өгсөн гэж байгаа. Мөн Израиль улс тусламжийн цэргүүд байрлуулж байгаа нь тусламжийг Хамас бүлэглэлд олчихоос хамгаалж сэргийлж байгаа хэрэгэ гэж тайлбарласан байна. Дараагийн онцлог мэдээ. Москва хотод болсон шүүх хурлын үр дүнд Орос улбаны улсын Батлангамбалах яамны орлогч сайд асан хошууч генерал Тимур Ивановыг ихээхэн хэмжээний мөнгө завсан хэрэгээр 13 жилийн хоригдол оноож ойролцоогоор 1.3 сая $1 торгуул ноогдуулсан гэж Оросын төрийн мэдлийн таас агентлаг мэдээллээ. Тодорхойлбол Орос улбаны улсын Батлангамбалах яамны дэд сайдаар олон жил ажиллаж цэргийн барилгын томоохон төслүүдийг хариуцаж байсан хошууч генерал Тимур Ивановыг 2024 оны 4-р сард ихээхэн хэмжээний хахуул авсан гэх үндэслэлээр баривчилсан байдаг. Тимур Ивановын хувьд Орос улбаны улсын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Батлангамбалахын сайд асан Сергей Шойгугийн дотны хүн. Түүнчлэн ерөнхийлөгч Владимир Путиний ихтгэл хүмүүсийн нэгээр нэрлэгддэг байсан гэдгийг шинжиж хэлж байгаа юм. Тэрээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа. Мөн өөрт нь үүсгэсэн бүх хэргийг эрс өгөөсгөж байгаа. Шүүх хурлын явц олон нийтэд хаалттай явагдсан. Энэ нь шүүх хурлын явц төрийн нууц бүхий мэдээлэл агуулж байсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Таас агентлагийн мэдээснээр түүнийг өмнө нь $2.7 сая зарсан. Түүнчлэн 15 сая гаруй $1 ахуул авсан гэж буруудсан. Тимур Иванов одоогоор шүүхээс ял сонсоод байгаа хэдий ч нэмэлт мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг давж заалтахыг хэлсэн. Түүний баримтчилгаа нь дээд түвшний олон албан тушаалтныг хамарсан авилгалтай холбоотой мөрдөн шалгалтын эхлэл болсон гэдэж байгаа. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны 5-р сард Батлангамбалахын сайд асан Сергей Шойгуг гинтийн байдлаар огцруулж түүний оронд Батлангамбалахын биш эдийн засгийн салбарын туршлагатай Андрей Белоусовыг томилж байсан. Одоогоор Тимур Ивановоос гадна Орос улбаны улсын ерөнхий штабын орлогч дарга асан хошууч генерал Вадим Шамарын 7 жилийн хоригдол, Украины дайнд оролцож байсан командлагч генерал Иван Попов нар 5 жилийн хоригдлыг тусбар аваад байгаа юм байна. Таиланд улсын үндсэн хуулийн шүүх Патингтон Шиноватра ёс зүйн зөрчил шалгадах хүртэл ерөнхий сайдын албан тушаалаас турх хугацаанд төлөвлөсөн гэж байна. Шүүгчид санал нэгтэйгээр буюу 9-ийн харьцаатаагаар энэхүү хэргийг үүсгэж 7-2-ын харьцаатаагаар түүнийг албан тушаалаас нь энэхүү турх хугацаанд чөлөөлж байгаа. Патингтон Шиноватрад 15 хоногийн дотор нотлох баримтаа гаргах хугацаа олгосон. Түүнийг огцруулах болсон шалтгааныг харах юм бол Камбожийн хуучин удирдагч буюу ерөнхий сайд асан Хүнсэнт альбан бус задруулсан утасны яриан за 9 зөрчил гэж үзэгдсэн байна. Түүнчлэн 5 дугаар сарын 28-ны өдөр болсон хилийн мөргөлдөөний үеэр үнэнсэн маргаантай холбоотойгоор олон нийтийн эсэргүүцэд нэмэгдсэн гэж байна. Энэхүү мөргөлдөөний үеэр Камбож улсын нэг цэрэг амнасаа алдсан байна. Эдгээр хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн бям гарагт Бангкок хотын төвд олон мянган концертив болон өнцрөг үзэлтэй чагсагчид түүнийг огцорхыг шаардсан цугларч чагссан баг. Тэгвэл дараагийн алхам цаашдын нөхцөл байдлын тухайд албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ч гэлээ дэд ерөнхий сайд Сүрья төрийн ерөнхий сайдын үүргийг хөөсдөх магадлал өндөр. Патингтон Шиноватрагийн эсрэг үндэсний авилгын эсрэг комиссчилсан тусдаа ёсон шалгалтыг эхлүүлсэн байгаа. Эцсийн шийдвэрээр түүнийг огцруулах боломжтой. Шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн хаан Маха задруулсан утасны ярианаас болж эвслийн нэг том ном гарсан тул шин сайд нарын бүрэлдэхүүнийг батамжилсан. Бомжаатай намын дарга дэд ерөнхий сайд Анутин болон түүний намаас томилогдсон сайд нарын оронд шин сайд нар засгийн газарт орсон баг. Патингтон Шиноватрагийн хувьд өөрөө соёлын сайдын
албыг давхар хашгаар болсон байсан ч түүнийг инхүү ерөнхий сайдын албаас төлзүүлж байгаа учраас тангараг өрөх хэсэг нь тодорхойгүй. Үндсэндээ Таиландын шүүх, ялангуяа үндсэн хуулийн шүүх нь уламжлалт хаан засгийг хамгаалдаг бүшүүргээ гэж олон нийтийн дунд ийм таамаглал хардлага байдаг. Тэгвэл энэ удаад Паддингтон Шиноватрагийн хэрэгтэй холбогдуулан энэ таамаглал цааш газар авч. Түүнчлэн Паддингтон Шиноватраг түрд төлзүүлж байгаа нь түүний улс төрийн карьерт томоохон сорилт болж байгаагийн зэрэгцээ Таиланд болон Камбожийн хилийн хурцтмал байдлыг нэг яаралтай яриа хэлэлцээр шийдвэрлэх шаардлагатай байгааг харуулсан үйл явдал болж байна. Дараагийн бас мэдээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өргөн барьсан томоохон төсвийн төслийг Сенатын түвшинд хэлэлцэж дууслаа. Санал хураалтын дүн 50-50-ийн харьцаатайгаар тэнцсэн боловч дэд ерөнхийлөгч JD Vance хамгийн сүүлд эцсийн мужид саналаа өгч 50-51 харьцаатайгаар энэхүү төсөл батлагдсан байна. Энэхүү маш бага зөрүүтэйгээр дэмжигдэж байгаа нь Бүгд найрамдах намын зарим сенаторууд тодруулах юм бол 3 сенатор ардчилсан намынхны талд орж эсэргүүцэл илэрхийлсэнтэй холбоотой. Энэхүү төсвийн улмаас улсын өр 3.3 их найд ам доллараар нэмэгдэхээр төлөвтэй байгаа нь энэхүү зарим бүгд найрамдах намын гишүүдийн эсэргүүцлийг хөдөлсөн юм. Хуулийн төсөл одоо төлөөлөгчдийн танхим руу буцаж байгаа. Хуулийн төсөлд татварын буцаан олголт, нийгмийн халамж, хил хамгаалал, доктортой хөгжлийн бодлого, цагаачлалтай холбоотой олон чухал өөрчлөлтүүд багтсан. Хамгийн их анхаарал татаж байгаа нь Medicaid хөтөлбөрийн цар хүрээг огцом таньж төсвийг нь багасгасан байна. Энэ нөрөө олон нийтийн дунд ширүүн маргаарныг өрнүүлж байна. Medicaid нь тодорхой шалгуурыг хангасан хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг үндэсний хэмжээний хөтөлбөр авав. Төсвийн задрагааг цааш харах юм бол 25 тэрбум ам долларын буужингийн хамгаалтын санхүүжилт, 50 тэрбум ам долларын хил хамгаалтыг чамдах тухай санхүүжилт, 150 тэрбум ам долларын сацхиргааны зардал төсөвт тусгагдсан байна. Энэхүү төсөл сенатаар батлагдсан ч гэлээ дараачийн шат нь төлөөлөгчдийн танхимын гишүүдээр хилцэгдэж дэмжигдэх ёстой. Үүний дараа ерөнхийлөгчийн гарын үсгийг авснаар албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Одоогийн байдлаар ардчилсан намын удирдлагууд 7 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө энэхүү төслийг төлөөлөгчдийн танхимд хүргүүлэхээр яараачлж байна. Энэхүү өдөр нь Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын баяртай давхцаж байгаа. Тиймээс төсвийн энэхүү шинжилгээг бүгд найрамдах намын зүгээс, Дональд Трампын зүгээс улс төрийн бэлгэдлийн утгатайгаар хэрэгжүүлэхийг зорж байгаа гэлээ. Европын улс орнуудыг тэр чигтэн шахуу хамарч байгаа хэд халалтын улмаас Франц улсын 1900 гаруй сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Түүнчлэн иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 2 өдрийн хугацаатайгаар Парисын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхгийн орой хэсгийг түрх хугацаанд хаасан байна. Энэ 7 хоногт Парис хотод агаарын температур 36 хэмт, мөн Францын өмнөд нутгуудад 40 хэмээс дээш хүрэх төлөвтэй байна. Эх 7 хоногийн турш өндөр хэм үргэлжлэнэ. Францын засгийн газар 84 бүс нутагт өндөр түвшний сэрэмжлүүлэг гаргаж иргэдийг өдрийн цагаар гадуур явахгүй байх. Ус ихээр агаарчлалт сайтай газарт байрлах зэрэг зохих сэрэмжлүүлэг урьдчилсан арга хэмжээнүүдийг зөвлөж байна. Түүнчлэн Испани улсын цагуурын албанаас сүүлийн 100 жилд тохиож байгаагүй хамгийн халуун 6 дугаар сар тохиосон гэдгийг мэдэгдлээ. Энэ өндөр температур нь дэлхийн дулаалтай шууд холбоотой гэж хэлсэн. Барселона хотын Фабра ажиглалтын төвийн мэдээлж байгаагаар өнгөрсөн сарын дундаж температур нь 26 Цельс байсан. Энэ 2003 онд бүртгэгдсэн 25.6 Цельсийг давж 1914 оноос хойш тохиосон хамгийн өндөр дундаж температур болсон байна. Тус улсын зарим хотод өчигдөр агаарын температур Цельсийн 40 хэмээг давсан тохиолдлууд мөн гарсан. Итали, Милан, Ром зэрэг 17 хотод хэд халалтын улаан тохио зарлаж зарим бүс нутгуудад гадаа үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон байгаа юм. Энэхүү анхааруулга нь хүүхэд өндөр настан архаг өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэж. Европ дэлхийн дунджаас 2 дахин хурдтай халж байгааг зарим эрдэмтэд онцолж байна. Мөн Европын холбооны Коперникийн цагуурын өөрчлөлтийн алба мэдээлэл өгөхдөө дэлхийн хамгийн хурдтай халж байгаа төв бол Европ гэсэн байгаа юм. Хэд халалт нь уур амьсгалын өөрчлөлтийн бодит үр дагаврыг улам тод харуулж, улс орнуудыг агаарын бохирдол хүлэмжийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогоо эрчимжүүлэх хэрэгтэйг сануулсан хэрэг болж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Төвхөн үндэсний оюун санааны удирдагч Далай Лам шашны олон зуун жилийн уламжлал цаашид тасалдахгүй хойд дүрээ тодруулах болно гэдгээ албан ёсоор зарлаа. Энэхүү мэдээлэлээ тэрээр Энцгийн Дарамсаала хотод болсон шашны Ахмад удирдагчдын хуралдаанд зориулан видеогоор мэдгдсэн байна. Мөн тэрээр ирээдүйн Далай Ламыг тодруулах хэрэг нь зөвхөн Гадын Фодрангийн санд хадгалагдана гэдгийг онцоллоо.
Далай ламын хэлснээр ирээдүйн дүрийг эрен олж хүлээн зөвшөөрөх үйл явц нь уламжлалын дагуу явагдах ёстой гэлээ. Турк улсын баруун болон өмнөд нутгуудад дэгдсэн хүчтэй ой хээрийн түмний улмаас 200 орчим майлын орон байр шатаж олон хүн гэмтэж байна. Тухайлбал аялал жуулчлалын бүс нутаг болох Измир болон Маниса мөн өмнөд хайтай мужуудад галс өнөөгчд 2 дахь өдрөө ажиллаж байна. Измир мужийн Койшак болон Догонбай дүүргүүдийн орчимд салхи цагт 65 км хүртэл ширүүлсэн гэж Турк улсын хөдөө аж ахуйн Ибрахим Юмакли мэдэгджээ. Ойн төмөр олон тосгоныг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж нисдэг тэрэг онгоцоолон тусгай тоноглогдсон автомашинууд оролцсон томоохон ажиллагаа өрнөж байна. Одоогийн байдлаар эрх баригчид галыг санаатай тавьсан эсхийг шалгаж байна. Кен улсад өнгөрсөн жил засгийн газрын эсрэг тэмцлийн үеэр амиа алдсан иргэдийг дурсах зорилгоор зохион байгуулсан үндэсний хэмжээний жигсаал үүмэн самбанд хүрснээр дор хаяж 16 хүн амьд 400 гаруй хүн шалгагдсан байна. Amnesty International байгууллагын Кенийн салбарын гүйцэтгэх захирал Иронго Хоутон Reuters агентлаг төгсөн ярилцлагада нас барсан хүмүүсийн дийлэнх нь цагдаагийн зэвсгийн улмаас амиа алдсан гэж мэдэгдсэн бол Иргэний нийгмийн байгууллагын мэдэгдснээр 83 хүн хүнд гэмтэл авч багадаа 8 хүн буудлагын шаргатайгаар эмнэлгийн тусламж авч байгаа гэлээ. Франц улсын засгийн газар хүүхдүүд байж болзошгүй газар тамхи татахыг хориглох шийдвэр гаргасан нь эцэг эхчүүд болон дийлэнх ард иргэд санал нийлж байна. Үүнд далайн эрэг, цэцэрлэг түрээлэн, автобусны буудал, домын сан, спортын талбай, сургуулийн гадна талбай зэрэг газрууд багтсан ба энэхүү хуулийг зөрчсөн этгээдэд 160-аас 800 долларын торгуул ногдуулна гэлээ. Энэхүү хууль нь энэ 7 хоногоос хэрэгжиж эхэлнэ. Францын эрүүл мэнд гэр бүлийн асуудал хариуцсан сайд Катрин Ботрын мэдээлэлдээ Францад өдөрт 200 гаруй хүн, жилдээ 75 мянган хүн тамхитай холбоотой өвчлөлөөр нас бардаг их тооцоолол бий. Мөн насанд хүрэгчдийн 30 гаруй хувь нь өдөр бүр тамхи татсаар байгаа нь Европ болон дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлтэнд тооцоолно гэдгийг хэлжээ. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд шууд хүрлээ. Дараагийн гадаад мэдээний хөтөлбөрөөр маргааш уулзъя.